Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За, сайн байцгаана сонсогчдоо. Манай подкастын 30 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Нэг хэсэг 2-3 сар засварласан болохоор миний хувьд болохоор ойрдоо нийлэн шахуу хэрэгүүд оруулаа яваад байгаа. Тэгээ өмнөх подкаст дээр гоё сэтгэл бичиж урам хайрлсан бүх сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр болохоор ярих хэргийг би бүр аль дээрээс хойш юу нь бол ярина гэж бодоол яваад байсан. Тэгэд шүүхийн шийдвэрийн захим сангаас шүүж үзлээ. Тэгээд миний хувьд болохоор нийт 900 хэрэг шүүж үзсэн. Тэгээд үнэхээр энэ хэрэг бол олдоогүй. Тэгээд ер нь бол угаасаа ярих гэж бодож исэн болохоор захим сангаас олдоогүй юм чинь. Тийм байсан ч гэсэн тухайн үед яг юу болсон, ер нь ямар мэдээллүүд гарсныг нэгтгэхэд ярихаар бэлдсэн байна. За, хэрвээ та бүхэн санаж байгаа бол одоогоос яг 4 жилийн өмнө буюу 2021 оны 8 сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрс байрлах Нарт хотгонд 11 настай Б гэх хүү 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж амь насыг нь онц гэрцгийгээр хөнөөгөө зогсохгүй. За, охины эрэгтэй дүү болох Ээг 11 удаа хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан. Үнэхээр бүр олон нийтийг цочирдуулсан хүнд гэмт хэрэг гарсан. Ялангуяа насанд хүрээгүй бага насны хүүхэд бага насны хүүхдийг хөнөөж маш олон удаа хутгалж онц хэрцгий аргаар амийг нь хөнөөсөн учраас бүр Монгол улс даяар ер нь хил мэдээллийн бүх хэрэгслэр тохоо үед бол маш их мэдээллүүд гарч цагдаагийн байгууллага, хүний эрхийн үндэсний комисс, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэх мэт олон байгууллагаас хамтран ажиллаж хэргийн газрыг хамгаалтанд авсан байгаа. За, тэгэд 2021 оны 8 сарын 7-ны өдөр бол амралтын өдөр буюу хагас сайн бямб гараг байсан. Дуудлага мэдээлэл бол цагдаагийн байгууллагад орой ирсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 1-р хэлцээс маш яаралтай очсон. За, тодруулах юм бол Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарт хотгоны автомашины зогсоолд эмэгтэй хүүхэд ухаангүй хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаард утсанд ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу бол цагдаагийн байгууллагын аль паагчд хөдөлгөөнд эргүүллийн аль паагчд 3 минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй эмэгтэй бага насны 2 хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан. Тиймээс яаралтай түргэн тусламж болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн шуурга бүрэлдэхүүнийг дуудаад хэргийн газрыг хамгаалтанд авч ажилласан. За, 13 настай охин бол 61 удаа автгалуулж нас барсан бол 7 настай эрэгтэй Эгийн хувьд бол биеийн байдал нь бүр маш хүнд. Тухайн үед гэмтэл согс судлалын үндэсний төвийн эрчим тэмдэглэгийн засагт хэвтэн эмчилүүлж байсан. Тэгээд тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлцээ албаагч шалгаж байсан. Тэгээд одоо дээр хэрэгтэй холбоотой гэрчүүдийн өгсөн ярилцлага мэдээллээс хүргэе. Нарт хотгоны харуулын албаны ажилтан. Би тухайн өдөр ажиллаагүй, гэхдээ цагдаа нар ирж камерын бичлэг хянаж шалгахаар авч явсан. Хэргийн хохирогч болон үйлдэгч энэ хотгонд амьдардгүй байлээ. Хэргийн талаар анх манай хотгоны оршин суугч мэдэж цагдаагийн газар дуудлага мэдээлэл өгсөн байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хэргийг задруулж дэлгэрэнгүй ярих боломжгүй. Тэгэхээр хэрэг үйлдсэн болон хохирогчид тухайн хотгонд бол амьдардгүй, гэхдээ хэрэг тухайн хотгонд хариалагдах байршилд болсон гэсэн үг. За, эргэл зүйн сайтаас гэмтэл согс судлалын үндэсний төвд очиж 7 настай үгийн биеийн байдал ямар байгаа талаар тодруулсан. Их сурвалжийн мэдээлснээр 7 настай Э гэх хүүгийн биеийн байдал нь маш хүнд, сэхээний тасагт хэвтэн эмчилүүлж байгаа. Түүний аав, ээж, ах эгч нь хүүгээ ирэхээр ирсэн. Гэвч хүү нь бол сэхээний тасагт байгаа учраас ар гэрийнхнийг нь дотгошоо оруулах, нэвтрүүлэх боломжгүй. Тиймээс тэд нар бол талигаа чохныхоо буян номын ажлыг гүйцэтгэхээр явсан гэх мэдээллийг өгсөн байна. Тухайн хэрэг гарах болсон нэгэн шалтгааныг бол цагдаагийн албаагчид хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж нэгнийгээ онц гэрцгээр хүнээсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа. За, энэ талаар харин хохирогч 2 хүүхдийн хичээс тодруулахад бид нар яагаад ийм хэрэг болсон талаар хэлж мэдэхгүй маш их гайхаж байна. Манай гэрийнхэнд бүр маш хэцүү байгаа. 7 настай дүүгийн маань биеийн байдал таагүй байна. Үүнээс илүү мэдээлэх боломжгүй гэсэн байна. Цагдаа нар хэрэг үйлдсэн 11 настай Бэг сэтгэл санааны тогтворгүй байдлын улмаас гэмтэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж саадуулаад байсан. Тухайн үед бол За мөн нэгэн их сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд тоглож байхдаа муудалцаж гинтийн уур бухимдлаас болж нэгнээ хутгалж хөнөөсөн байж магадгүй гэж үзэж исэн. Тиймээс цагдаа нар бол сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн багтай хамтран ажиллаад
хүүхдийн сэтгцийг шалгуулахаар хандсан. Сэтгэл зүйчийн хувьд бол 11 настай хүүхэд хутгийг хаанаас олсон, яагаад бусдын амьд хүрэх болсныг тогтоохоор ажиллаж байсан тухай үед. За тэгвэл бусдын амийг онц хэрцгийгээр хүнээсэн 11 настай бэдэ хохирогч эгчдүү хоёр яг ямар холбоотой байсан бэ гэдэг асуулт гарч ирж байгааз. Тэгэхээр 11 настай бэн хохирогч эгчдүү хоёрын хажуу хашаанд амьдардаг байсан. Тэд нар үеэлүүд байсан. Харин хэрэг гардаг өдөр хохирогчдын аав нь эзгүй хөдөө орон нутагт ажил хийхээр явсан. Харин ээж нь бол архи согтууруулах хундаа ер нь бол хэрэглээд байдаг. Архины хамааралтай учраас хүүхдүүд нь бол эмээтэйгээ хамт амьдардаг байсан талаар цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлсэн. За хүүхдүүд бүр нөгөө нэг одоо хохирогч 2 хүүхэд болон сэжигтэн Б гэдэг 3 хүүхдүүд бол 7 жил хамар хашаанд хамт амьдарсан. 7 жилийн өмнө болохоор хохирогч 2 хүүхдийн эгчтэй нь гэр бүл болсон залуу өөрөө бас ярьслага өгсөн мэлээ. Тухайн өдөр хүүхдүүдтэй хамт байгаагүй учраас яг юу болсон, гэрээсээ яагаад гарсан талаар мэдэхгүй байна. Хэрэгт холбогдсон 11 настай Б гэх чих дээрлэхүү хүүхэд байсан. Хохирогч хүүхдүүд маш хэцүү нөхцөлд амьдардаг байсан. Тэднийг ээж аваас нь өргөж авъя гэж хүмүүс их ирдэг байлаа. Бид хоёрч өргөж авах талаар ярьж хөөцөлдөж байсан. Гэвч эцэг их нь зөвшөөрөөгүй маа. Өргөө тавцсан байсан бол дүү маань амьд байгаа байлаа. Хохирогч хүүхдүүдийн ээж нь архины хамааралтай учраас тэднийг анхаарч асардаггүй байсан. Дүүнер маань хүний амьдрал тохиох хамгийн хэцүү бүхнийг туулсан. Одоо ихч болон эмээгийнхэн сэтгэл зүй тогтворгүй маш хэцүү байгаа. Хүнд гэмтэл авсан 7 настай дүү маань гэмтэл согц судлалын үндэсний төвийн эрчим тэмцлэгээний тасагт хэвтэн эмчилүүлж байгаа гэсэн байна. За тэгэхээр хэргийн хохирогч бол тухайн хэрэгт сэжиглэгдэж байсан Б нар нь бол Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны гэр хороололд нэг хашаанд айл. За хохирогчийн бол 5 хүүхэдтэй. Тэгээд хомчууд нь болохоор бүгдээрээ бие дагаад тусдаа гарсан гэсэн дээрх хэрэг бол яг юунаас олсон, юунаас олж гарсан талаар хохирогчдын бас нагас хичээс нь зарим зүйлийг эргэлт зэгийн сайтын сэтгүүлч бол тодруулсан байна. За миний эгч бага насны 2 хүүхдээ маш сайн хардаг байсан. Хамаатны хүүхдүүд хоорондоо ямар харилцаатай амьдардгийг байсныг хэлж мэдэхгүй. Сэжигтэн Бэг сэтгцэн хувьд эрүүл сургууль сурдаг хүүхэд байсан гэсэн. Гэхдээ дотроо юу санаж бодож явсныг нь мэдэхгүй шүү дээ. Хохирогч дүүнрийн минь аав ээж охиноо нас барсныг мэднэ. Харин хажуу айлын хамаатных нь хүүхэд хүнөөсөн гэдгийг мдээгүй байгаа. Тэдний сэтгэл зүйн хямралтай, тэдэнд үгээр хэлхийн аргагүй хэцүү байна. Манай охин дүү ээжигээ сайн асардаг, тусалдаг, дүүдээ халамжтай, дүлгүүн тайман зантай хүүхэд байсан. За энэ болохоор нөгөө нэг амь насаа ойлдсон охины талаар ярьж байна. За аав ээж нь архины хамааралтай ч гэсэн хүмүүжил сайтай хүүхдүүд байсан. Хэрэг гардаг өдөр аав нь хөдөө явцсан, ээж нь арх угаагүй эрүүл байсан юм билээ. Харин сэжигтэн Б ээжтэйгээ дөрүүлэн амьдардаг гэсэн байна. Энэ хэрэгтэй холбоотой хамгийн дэлгэрэнгүй мэдээлэл бэлдсэн эргэлт цэгийн сайт байсан. 2-3 удаа байсан баха бараг. Тэгээд тус сайтынхан бол хохирогч болон 11 настай сэжигтэн Б нарын гэрт очиход Б-гийнх нь бол гэрэн цоочтой байсан юм байна. Тэгээд та бүхэн анзарч байгаа бол ах эгч гээд ер нь ярилцлага өгсөн хүмүүс ер нь л аав ээж нь архины хамааралтай байсан гэж дурдаад байгааз. Тэгэхээр хэрэг болохоос ч өмнө аав ээж нь архины хамааралтай байсан болохоор ер нь агсан цогтуу тавьж цагдаа дуудаг ажилтэй. Тэгээд тэдний хажуу хашааны эзнээс нь хохирогчдын талаар хэрхэн мэдих талаар бас тодруулсан байлээ. Одоо та бүхэнд тодруулгыг нь хүргэе. Би сая хөдөөнөөс ирсэн болохоор хэргийн талаар сонсч амжаагүй байна. Хохирогч хүүхдүүдийг танин баг хүн ихчтэйгээ хамт тусанд явж байхыг би олон удаа харсан. Божгор өстэй хүү байдаг. Аав ээж нь архины хамааралтай учраас агсан цогтуу тавьж заримдаа цагдаа нар манайхыг андуурч ирдэг. Тэднийх эхлээд таксинд явдаг гайгүй айлсан ч түүнийгээ болоод архинд орсон юм байлээ. Тэдний аав ээж хашаанд нь хамт амьдардаг. Тэдний баг хүү болох 7 настай хүн гэрээ эзэн аагийн хүүхэд хашаанд нь хамт амьдардаг айлын хүмүүсийг нь огт би энэ хашаанд 20 жил амьдарч байгаа. Манайхыг нүүж ирсний дараахан эднийг ирсэн гэх мэдээлэл өгчээ. За одоо тэгэхээр ер нь бол гэмт хэрэгт холбогдоод нөгөө нэг сэжигтэнгээр одоо татагдаад байгаа Б болон за мөн одоо хохирогч хүүхдүүдтэй холбоотойгоор тэдний хамаатан саднуудын одоо ярилцлагыг хүргэлээ. Одоо тэгэхээр яг мэргэжлийн төвшөнд Алтан их сурвалжаас авсан ярилцлагуудаас мэдээллүүдээс хүргэе.
Дээрх энэ онц ноцтой хэрэгтэй холбогдуулан хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн инх болд өөрийн үзэл бодлоо цахим хуудастай илэрхийлсэн байлээ. Тэгэхээр 11 настай хүүхэд 2 хүүхдийг олон удаа хутгалж амийг нь хохироож гэмтээс хэрэг гарчээ. Энэ тохиолдолд эрүүгийн хуулиар ямар ч хариуцлага хүлээлгэх боломжгүй. Монгол улсын эрүүгийн хуулиар 14 наснд хүрсэн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлэх юм бол энэ харамсалтай үйл явдал эрүүгийн эрх зүйн судлах тухайн биш. Криминологийн шинжлэх ухааны судлагдах болж яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөл түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг олон салбарын эрдэмтэн, судлаач, мэрэгчлэтнүүд, хуульч, гэмтэл явдал судлаач, хамтарсан баг, социологч, сэтгэл судлал, гэр бүл судлаач, багш, эдийн засагч гэх мэт өөр өөрийн өнцгөөс тайлбарлаж тогтоох шаардлагатай. Ингэснээр энэ мэт ноцтой гэмт үйлдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насыг хэд байхыг нийгэм, хувь хүний хөгжлийн онцлогт нийцүүлэн шинжлэх ухааны үндэстэй тогтоох боломжтой гэж өөрийнхөө цахим хуудастай бичсэн байлээ. Мөн эрүүгийн хуулийн 6-гийн 2-ын 3 дугаар зүйлд гэмтэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан байдаг. Гэхдээ 14 наснд хүрсэн 18 наснд хүрээгүй гэхээр 14, 15, 16, 17 гэ болоо явчихж байгааз. Тэгэхээр нөгөө нэг гэмтэрэг үйлцэн байж болцсошгүй гэдэг хүүхэд минь 14 нас хүрээгүй 11 настай байгаа шүү дээ. Тэгэд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний бичсэн постны сэтгэл хэсэгт болохоор маш олон ч хүмүүс өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлсэн байлээ. Тэгээ энэ тохиолдолд эцэг эхтэн тэгвэл хариуцлага хүлээлгэх үү гэсэн чинь үгүй. Төлбөрл төлөх бах та гэсэн бас хариу өгсөн байна. За одоо дахин албаны их сурвалжийн ярилцлага орж ирнэ. 11 настай хүүхэд 13 настай хүүхдээ аминд хүрсэн хэргийн талаар хүний эрхийн үндэсний комиссийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Ж Хунантай товчхон ярилцлага ярьцлагыг та бүхэн төргий. Үнэхээр харамсалтай хайраа хүүхдүүд хайрын ирээдүй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээх насны доод хязгаар нь 14 наст. Өөрөөр хэлэх юм бол 14-өөс доошоо насны хүүхэд ямар ч тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Харин гим хор хохирлын асуудал тусдаа яригдана. Хохирогчийн ар гэр хохирлоо нэхэмжлэх бол эрхтэй. Эцэг их асран хамгаалагч нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Эрүүгийн хариуцлагыг бусдад халдаан хэрэглэх боломжгүй. Мэдээж гим хор хохирол барагдуулах асуудал яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-6 дугаар зүйлийн 8-6-гийн 1-т өсвөр насны яллагдагчийн эцэг асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмтэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэж заасан байдаг. Энэ хүрээнд эцэг хууль ёсны асран хамгаалагч хохирлыг барагдуулах асуудал хөндөгднө. За нэг талаасаа энэ бүхэн санаанд багтамгүй хэрэг боловч нөгөө талаасаа дөнгөж 11 настай хүүхэдчүүдээ өөрийн үйлдэлийн хор уршиг, үр дагавар, мөн чанарыг ойлгох хэмжээний оюун санааны хөгжилд хүрсэн хэсэг нь эргэлзээтэй. Юу нөлөөлсөн, яагаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. Бид хүүхдүүдэд анхаарал халамж гаргаж чадчихэв үү? Хүүхэд хамгааллын төрийн бодлого үр дүнтэй байна уу? Хүүхэд зөв хөгжиж хүмүүжих орчин бүрдүүлж чадсан уу гэд олон асуултад хариулт өгөх хэрэгтэй болж байна. Технологийн хөгжил хүүхэд багчуудад их нөлөөлж байна. Хүүхдүүдийн өсөж хөгжих орчин, нөхцөл, хүмүүжил, боловсрол олгож байгаа арга хэлбэрийг эргэн харж нэг сайн дүнжлэгээ хийх цаг нь болжээ. Сэтгцийн хувьд өөрчлөлттэй байсан эсхийг нь шалгаж тогтоох ажиллагаа хийгдэн бас бусад ямар хүчин зүйлс нөлөөснийг нь нарийн судлах ажиллагаа хийгдэх бах. Хүүхдүүд үтсэн харсан зүйлсээ үйлгэрлэх, дуурай, хандлагатай байдаг, магадгүй кино үзээд эсвэл томчуудын тийм үйл явдлын гэрч болсон тохиолдолд өөрөө тийм үйлдэл хийж үзэхээр шийдсэнийг ч үгүйсэхгүй. Одоо ч гэсэн итгэхэд хэцүү байна. Бүгдээрээ л аав ээжийн ялах үрс шүү дээ. Хүүхдийн өссөн орчин нөхцөл гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн байхыг үгүйсэхгүй. Томчууд бид бүгдийн л хариуцлага. Хүүхдүүдийнхээ дэргэд уурлаж, хэрэлдэх, зодтолдох биш, нэгнийг хайрлах, инрэх, хүндлэх байдлаар харьцаж эхлэхээс зөв зүйлийг үлгэрлэх хэрэгтэй байна гэсэн ярьцлагыг тухайн үед бол өгсөн байна. За гэр бүлийн болон хамаатнуудын мэдүүлгийн дараа дандаа албаны их сурвалжуудын ярьцлага хүрж байгаа. Яг гэх юм бол энэ хэрэг 14 наснд хүрээгүй 11 настай хүүхэд үйлцэн гэдэг нь бол
хүмүүсийн одоо анхаарлыг маш их татчихсэн тухайн үедээ одоо ч гэсэн зарим хүмүүсийн хувьд бол энэ хэрэг яаж идэгцэн бол яасан хийсэн бол гэд мэдээлэл аваагүй хүмүүс бас байгаа. Тэгээ манай Монгол улсад болохоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хууль тухайн хүүхэд бол шүүхээр орох уу, шийдэгдэх үү, ар гэр эцэг гэх нь яг яах юм бол гэд ер нь л маш олон асуулт байсан. Тэгэхээр дараагийн албаны их сурвалж болвол энэ эрхтэй холбоотойгоор хуульч бэлгүүнтэй ярилцсан ярилцлага байлээ. За хуульч бэлгүүний хувьд бол Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны тодорхой хязгаарыг заагаад өгсөн байдаг. Тодруулах юм бол эрүүгийн хуулийн 6-гийн 2-ын 1-т гэмтэрэг үйлдэх үедээ 16 наснд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн эрх зүйн судлагдахуун болохоор 16 нас хүрсэн байвал эрүүгийн хэрэг хариуцах одоо бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Харин зарим тохиолдолд 14 наснд хүрсэн байхдаа тодорхой тооны гэмтэрэг үйлдсэн болох нь тогтоогдох юм бол эрүүгийн хариуцлага оногдуулдаг. За манай Монгол улсад бол эрүүгийн хууль шинээр 2015 онд батлагдаж одоо яг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хуульд бол нэр бүхий 12 гэмтэргийг үйлдсэн байх юм бол 14 наснд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. За эндээс жишээ дурдвал хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах, хүчин, хулгай, эд хөрөнгөийг устгах, гэмтэх, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх байдлыг хууль бусаар ашиглах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, захин мэдээллийн систем хууль бусаар халдах гэх мэтчлэн хэрэгүүд багтсан. Үүнээс олон бас хэд хэдэн хэрэгүүд байгаа. Эдгээр болоо хуульд заасан нэр бүхий гэмт хэргийг үйлдсэн 14-өөс 16 насны этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт байгаа. Харин 14-өөс доош насны хүүхэд бол эрүүгийн болон бусад бүхий л төрлийн гэмт хэргийг үйлдсэн болвол ямар ч нөхцөлд ял оноодоггүй. Хууль зүйн шинжилгээ ухааны хүрээнд 14 насны хүрээгүй бага насны хүүхэд өөрийн үйлдэлийн хор уршиг бүрэн ухамсарлах чадваргүй гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол 14 наснд хүрээгүй л бол тухайн хэргийг үйлдэгч эсвэл хохирогч бай бага насны хүүхдэл гэж үздэг учраас ял оноох эрх зүйн ямар ч болцоогүй. Эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуулийн 32-ын 5 дугаар зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох. За эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгохыг заасан байдаг. За энэ дээрх зүйл ангийн 1-ийн 6 дугаар зүйл заалт дээр болохоор гэмтэрэг үйлдсэн тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй байх юм бол прокурор тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог. Эрүүгийн чанартай гэмт хэрэгээс гадна иргэний зөрчил буюу бусд мөнгө төлбөрийн асуудлыг тухайн бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгч буюу эцэг асран хамгаалагч нь хариуцдаг. За хүмүүсийн хувьд бол дээрх гэмтэргийг үйлцэн этгээдэд эрүүгийн хариуцлагаас гадна өөр хариуцлага оногдуулах боломжтой юу гэх асуултыг нийгмийн зүгээс маш их хүндж байгаа. Тэгэхээр бол манай улсад одоо ингээд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зааснаар бол энэ нь 14-өөс 18 насны хооронд гэмтэрэг үйлцсэн хүүхдүүд хамаарж байгаа учраас 14-өөс доош насны хүнийг яллагдагчаар татах боломжгүй. Ялын оронд засан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээч оноох боломжгүй гэсэн байна. За уг нь бол нөгөө нэг ялын оронд засан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ гэж байгаа шүү дээ. Тэрэнд нь болохоор 3 төрлийн ял оногдуулах зохицуулт байдаг. Тодруулах юм бол нийтэд тустай ажил хийх, зорчих ашгийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял ононо гэсэн үг. Гэхдээ одоо 14-өөс доош насны хүүхдэд бол ямар ч хамааралгүй энэ. За сэтгүүлч бол бас нөгөө нэг хуульч бэлгүүнээс ингэж асуусан байсан. Бага насндаа эрүүгийн онц ноцтой гэмтэрэг үйлдсэн бол ялыг нь насанд хүрсэн хойно оногдуулах талаар ойлголт байдсан болов гэсэн чинь ийм боломж бүр ямар ч ерөөсөө байхгүй. Гэмтэрэг үйлдэх үедээ хариуцлага оноох насанд хүрсэн бол яг тухайн үедээ ялаа оноо хэрвээ гэмтэрэг хийх үедээ насанд хүрээгүй болвол хэргийг угаасаа л тэр үед нь хэрэгсэхгүй болно. Ийм л ойлголт. Түүнээс биш бол хүүхэд байхдаа гэмтэрэг үйлдсэн гэд за насанд хүрсэн хойно ялыг нь оногдуулна гэсэн зүйл ерөөсөө хуульд байдаггүй. За хүмүүсийн хувьд бол бас нэг маш хүнд ноцтой хэрэг үйлцсэн учраас бага насны хүүхэд өөрийн хийсэн үйлдэлийг хариуцлагыг хүлээх чадваргүй учраас ингээд эрүүгийн гэмт хэрэг хийсэн болвол асран хамгаалагч нь хариуцлага нь хүлээх юм болов гэсэн чинь ийм зүйл заалч гисэн байхгүй. Эрүүгийн үйлд угаасаа маш тодорхой зарчим байдаг. Бусдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүлээлгэх ялыг өөр этгээдэд өмнөөс хүлээлгэхгүй гэсэн чухал зарчим байгаа. Хэдий гэмтэрэг үйлдсэн тогтоогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй л бол прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоно л гэсэн үг. Яг өрөөсөө гэр бүлийнхэн асран хамгаалагч аав ээж нь ингээд хэргийг нь өрүүлнэ гэсэн ойлголт байхгүй.
Тэгээд одоо ингэ бодохоор манай эрүүгийн хууль зөвхөн ийм байд юм уу гэхээр ерөөсөө бусад одоо тий манай улсад биш дэлхийн ихэнх улс оронд эрх зүйн зохицуулалт нь ерөнхийдөө энэ жишгээр явдаг. Бага насны хүүхэд үйлдсэн байж болцсошгүй нөхцөл байдалтай байгаа тэр гэмт хэрэг хөндөгдснөөс хойш хуульчдын дунд зарим төрлийн асуудал ингээл яригдаад байгаа маань л да. Эрүүгийн эрх зүйн талаас яг энэ тохиолдолд хариуцлага оногдуулах боломжгүй байгаа. Тэгэхээр энэ эрүүгийн эрх зүй судлагдах хүн асуудал биш, криминологийн судлагдах хүн байгаа аахгүй юу? Тэгээ яагаад гэх юм бол криминолог гэдэг нь гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг. Ерөнхийдөө 11 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй, мөн албадлагын чанартай бусад хүмүүжлийн арга хэмжээг авах боломжгүй болчиход байгаа. Тэгэхээр ийм нөхцөл байдал ямар хүчин зүйлийн улмаас үүснийг судлая гэсэн асуудал хууль зүйн эрдэмтдийн түнд нэлээд яригдах болсон гэж болвол бэлгүүн хуульч өөрөө өгсөн байна. Тэгэхээр дэлхийн ихэнх улс оронд эрх зүйн зохицуулалт нь бас энэ жишгээр явдаг гэсэн байна. За тэгэхээр та бүхэн одоо нэг сая хуульч бэлгүүн ингээд тэгж байгаа штэ. Зөвхөн манай улсад биш бусад улс ч гэсэн ерөөхдөө иймэрхүү жишгээр явдаг гэж байгаа. Тэнгүүд би бас нэг юм бодсон байхгүй. Солонгос улсад 10 жилийн хүүхдүүд те бага насны хүүхдүүд амар их ер нь бол нэлээд гэмт хэрэг үлддэг. Бага насны хүүхдүүд бие бинийгээ дээрлэх, бага насны хүүхдүүд ер нь бол хулгай дээрэм хийх гэх мэтчлээ. Ер нь миний сонсч ирсэнээр ер нь насан нар хүрээгүй хүүхдүүд нэлээд их гэмт хэрэг үлддэг те тухайн тэр хуулийн нэг мэдээллүүд одоо гарч байгаа мэдээллүүдээр нь бас ямар нэг ингээд яалмал аваагүй, ямар нэг хариуцлага хүлээгээгүй байдаг юм шиг үлээ. Ер нь хараад ахад Солонгос улсад ч юм бол бас бага насны хүүхдүүд бие биенийгээ 10 жилийн хүүхдүүд нэлээд дээрлэгдэг тийм эргүүд бол нэлээд гардаг штеп. За ингээд яг албан ёсны их сурвалж болон одоо хуульч бэлгүүн яг хуулийн зүгээс нь тодорхой тайлбарлсан, мөн хүний эрхийн үндэсний комиссоос бас тайлбарлсан. Одоо тэгвэл та бүхэн сайн мэдэх бах Лантуун дохио гэд төрийн бас байгууллагыг үүсгэн байгуулагч Ганж Авлан гэ байдаг штеп тий. Тэгээд тэр үед болохоор бас пост бичсэн мэлээ. Тэгээд тэрэн дээр болохоор ингэсэн байсан. За энэ явдал нь бодит хэрэг боловч одоо мөрдөн байцаалтын шатанд явж байгаад бол түр азнаад за хідүүлээ 61 гэдэг тоон дээр түр анхаарцгаая. 11 настай хүүхэд энэ амьдралд ямар зовлонг туулж, шоконд орж, гутрал, депрессэнд орсон болвол хин нэгнийг 61 удаа хутгалах уу? Хутгалах тэр байтугай хутга бариад явж байна гэдэг ч өөрөө ноцтой асуудал. Үүний цаана юу нуугдаж байна вэ? Ирээдүйн ямар харанга дэлдэж байна вэ? Бид цар тахал улс төржүүлэлт нийгмийн шуурган дунд хүүхдүүдэд дэндүү хүсэр хайчихсан юм шүү. Энэ жишээ бол бүх хүнд хамаатай нийгэмд ирж аваа маш том үзэгдлийн дохио. Хэн буруутай юм? Олон улсын жишгээр хүний эрх ёс зүйн бүх төвшөнд тухайн асуудалд хүүхдийг шууд буруутгах боломжгүй. Учир нь хүүхдийг бие даасан хүн болж өөрөө хариуцлага хүлээн шийдвэр гаргах нас хүртэл нь эцэг их болоод төр засаг 100% хариуцаж тэдний өмнөөс хариуцлага хүлээх ёстой байдаг. Хүүхэд эхлээд гэр бүлийн орчинд бүх үзэл бодол хүмүүжлээ олж төлөвшин дараа нь сургууль нийгмийн орчинд бойждог. Гэр бүл болоод нийгэм тэдэнд ямар үлгэр дуурайл үзүүлнэ яг л тэр жишгээр хүн болно. Тэгвэл шууд утгаараа энэхүү гэмт хэрэгт төр засаг болоод эцэг их буруутай бас хамаатай юм. Хамгийн аимшигтай нь энэ хүүхдүүд зөвхөн мөсөн уулын орой байвал яах вэ? Цар тахлын энэ үед өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын үзүүлэлт хамгийн өндөр байна. Зөвхөн боловсролын хувьд 2-3 жилийн заа гарчлаа. Хамгийн эмзэг анхаарах ёстой нас бол өсвөр нас. Цэнхэр халим, газ үнэрлэх, мансууруулах бодис, аллагын хүүхэлдээтэй YouTube бичлэгүүд, байц за таны хүүхдийг ер нь хийн хүмүүжилж гин, бариулаад орхичихдаг утсан дотор нь яг юу явж байдаг, юу үздгийг анхаарч үзсэн үү? Хүүхдээ анхаардаг хүн бэ гэсэн постыг болвол бичсэн байлээ. За ингээд Баянзүрт дүүргийн прокурорын газраас 11 настай бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн. За шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаан хянан хэлэлцээд бэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бие хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатаа учруулсан мөн онц харгас хэрцгийгээр хүнийг алах гэмтэрэг үйлдсэн гимбуруутайд тус тооцсон. Гэхдээ эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг гэмтрэг үйлдэхүүдээ 16 наснд хүрсэн гэж заасан бөгөөд хүнийг алах болон хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатаа учруулах гэмт хэргийн хувьд үйлдсэн этгээд нь 14 наснд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
хуульчилсан байдаг. Ийм шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүн тохирол санаатай учруулсан мөн онц харгас хэсгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бээг эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй үндслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. За түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан гим хорийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх хэрэгтэйг шүүхийн шийдвэрт дурдж уг асуудлыг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн хураангуй бичсэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхар шатны шүүхийн шүүгч Бэжин гэсэн байна. За тэгээд энэ мэдээлэл ингээ гарсан бахаар нь миний хувьд бас шүүхийн шийдвэрийн цахим сангаас 900 гаруй хэрэгүүдийг шүүсэн боловч огт олдоогүй. Тэгэхээр одоо тухайн хэргийг үйлдсэн хүүхэд 15 нас хүрсэн гэсэн үг ээ. Энэ хүүхдийн төлөвшөлд хин ямар буруу нөлөө үзүүлсэн, яагаад ийм хүмүүжлтэй болов, юу дутагдав, энэ хүүхдийн сэтгэхүй жаахан ч гэсэн гэрэл гээгээ тусгах хин нэг яагаад байсангүй вэ? Ямар орчинд 11 жил амьдарч яг юунд суралцаад их л олон асуудлууд хөндөгдөхөөр бодогдохоор байна. Үнэхэрийн харамсалтай гэдэг үг багтахаар бүр тухайн үед бол би хүртэл ингээд би сонсоод бүр ингээд итгэхгүй байх хэмжээний юу вэ 11 настай хүүхэд үү бүр 2 хүүхдийг үү арайч дэгээд ингээд юусоо итгэхгүй байсан. Тэгэхээр үнэхээр аимшигтай хэрэг байна. Тэгээд хэрэг хохирогчдын ар гэрт нь бол гүн эмгэнэл илэрхийлээ. Маш харамсалтай. Тэгээд за дүү нь бол ингээд дүүгийнх нь биеийн байдал тухайн хэрэг болсны дараа нэлээд хэд хоногийн дараа бас тогтворчсон гэд мэдээлэл өгсөн байсан. Тэгэхээр хичнээн тогтворчсон байсан ч гэсэн тухайн хүүхдийн сэтгэл санаа, бие махбод, эрүүл мэнд бүх зүйлээрээ маш их хохирсон байгаа. Тэгэхээр үнэхээр одоо үгээр хэлхийн аргагүй одоо яг яалтчгүй ингээд бага насны хүүхдтэй холбоотой хэрэг ярихаар маш хүнд байдаг. Цаанаасаа яалтчгүй. Тэгээд өнөөдрийн хувьд бол ярих хэрэг ингээд өндөрлж байна. Миний хувьд одоо олдсон мэдээллийг бүгдийг нэгтгээд ярьж байгаа. Тэгэхээр та бүхэн маань яг ямар сайтаас яаж нэгтгэж яаж олж харсан мэдээллийг харахыг хүсэх юм бол тайлбар хэсэгт бүх одоо авсан мэдээллийнх нь линкийг нь оруулсан байгаа шүү. Тэгээд дуустал сонсон та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг маш олон эцэг эхчүүд бас үздэг, сонсдог юм байна лээ. Насны хувьд бол ихэнхдээ дандаа насанд хүрсэн хүмүүс сонсдог. Тэгэхээр та бүхэн маань хүүхдүүдтэйгээ жаахан ч гэсэн ярилцаарай. Одоо барьж байгаа нөгөө нэг өгцөн байгаа утсан дээр нь хүртэл яг юу үзэж байгааг нь жаахан ч гэсэн анхаараарай. Сэтгэл зүйн яаж нээж ийн. Ялангуяа одоогийн хүүхдүүд бол нэлээд бас ингээд айхтар болсон шүү дээ. Ер нь бол одоо нэг цаг үе өөрчлөгдөөд маш олон зүйлийг мэдээллийг нээлттэй харах, сонсох, үзэх боломжтой болсон учраас та бүхэн маань хүүхдүүдтэй жоохон ч гэсэн анхаараарай. Ажил гээд яваад байв. Ажил чухал ч гэсэн ялангуяа бидний амьдралд эцээ гэр бүл үр хүүхэд хамгийн чухал шүү дээ гэж хэлээд өнөөдрийнхөө подкастыг дуусгая. Тэгээд өөрсдийнхөө би бол мэдээж подкастын төгсгөл болгонд хэлдэг сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая гэд зөвхөн өөрийнхөө сэтгэл зүгч биш гэр бүлийнхааныгаа гэр бүлийнхнийхээ ялангуяа хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарад сэтгэл зүйч дээр ч гэсэн боломжоор очоод ярилцаад та үнэхээр өөрөө бас ярилцж байгаараа гэж хэлээд өнөөдрийн подкастаа дуусгацгаая. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.